Сайн байцгаана уу жаач та бүхэнд өдөр мэнд хүргэе. За миний нэрийг Эрдэнэ Очор гэдэг. Day trading, swing trading хийж гаад сүүлийн хэдэн жил scalp trading буюу богны арилжаа сонирхож, судалж, судалгааны ажлууд хийж хэд хэдэн стратегиуд боловсруулсан байна. За түүнээс гадна scalp trading буюу богны арилжааны дотор very short term trading буюу хит богны арилжаа гэсэн ойлголтыг оруулж ирэхээр зорж байна. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр арилжаагаа хэдэн секундээс 1 минут хүртэл барьдаг. Өөрөөр хэлбэл нээлттэй позишноо хэдэн секундээс 1 минут хүртэл барьна гэсэн үг. За монгол хэл рүү болохоор хит богны арилжаа гэж хөрвүүлж байгаа. Энэ ойлголт бол өмнө байхгүй байсан. Тэгэхээр энэ арилжааны хэлбэрийг хөгжүүлэхийн төлөө хүч хөдөлмөрөөр зориулах болно. За энэ талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл манай ProScalpers Trading Club гэх YouTube хуудас байгаа. За түүнээс гадна ProScalpers гэдэг Facebook, Instagram, Discord хуудсууд байгаа. Түүн дээрээс миний хийсэн бичлэгүүд, за лайв арилжааны бичлэгүүд зэргийг үзэн сонирхож болно. За хит богны арилжаанд суралцсаны үр дүн юу вэ гэж. За биеийн эрүүл мэнд, сэтгэл зүйн эрүүл мэнд, нийгмийн харилцаа, гэр бүлийн харилцаа, санхүүгийн асуудлаа бүрэн зохицуулж өдөр тутмын хэвийн амьдралын горимд шилжихэд оршноо. За эдгээрийг дотор нь дэлгэрэнгүй тайлбарлавал биеийн эрүүл мэнд гэж байгаа. За арилжаач хүн бол олон цагаар дэлгэц ширтэж сууж байдаг. За үүнээ шалтгаалаад зүрх өвддөг, толгой өвддөг, уй мөч өвддөг, нүд аргадаг гэх мэтчлэн биеийн зовирууд илэрж эхэлдэг. За түүнээс гадна сэтгэл зүйн эрүүл мэнд гэж байгаа. За ингээд стрессдэх, сэтгэл гутрах, за ганцаардах шинжүүд үүсч идэг. Энэ маань цаашлаад сэтгэл зүйн болон сэтгцийн өвчлөлүүдийг үүсгэх суурь нөхцөл болж өгч идэг. За дараагийнх нь нийгмийн харилцаа гэж байгаа. За дөрөдөр хүн бол олон цагаар дэлгэц ширч сууж идэг. За түүнээс гадна олон жилээр нэг байшингийн мухар сахиад тэгээд чартан дээр ажиллаад за суралцаад ингээ олон жилийг зарцуулж идэг. За нэг мэдхэд нийгмийн харилцаанаас бол өөрийгөө холдуулсан байж идэг. За дараагийнх нь гэр бүлийн харилцаа гэж байна тийм. За day trader хүн бол өдөрт 8 цаг дэлгэц ширтэж сууж идэг. За тэгээ өөрийнхөө арилжааны оролтуудыг хүлээгээд бас бага хугацаанд зарцуулж идэг тийм ээ. За swing trader-ууд бол хэдэн өдрөөр арилжаагаа барьж идэг. За нөгөө хэдэн арилжаана типийг хөрлгүүгээр буцаад алдагдал хүлээж идэг. Үүнээ шалтгаалаад стрессдэг, бухимддаг, тэр уураа гэр бүлдээ гаргадаг. Үүнээ шалтгаалаад гэр бүлийн асуудлууд үүсч идэг. За арилжаач хүмүүс бол бүгдээрээ мэдж байгаа, тийм ээ. За дараагийн санхүүгийн асуудал байж идэг. Эрсдлэн сайн зохицуулж арилжиж чадаагүйгээс арилжаач хүнд бол маш их санхүүгийн асуудлууд үүсч идэг. За эцэст нь богны болон хэд богны арилжаанд суралцснаар богино хугацааг өдөрт зарцуулж хэвийн амьдралын горимж шилжиж өөрийн дуртай зүйлээ хийж өдрийг өнгөрүүлэх тийм боломжийг бүрдүүлж байдаг. За тэгэхээр бол scalp trading буюу богны болон хэд богны арилжаанд сайн суралцаж
одоо төгс эзэмшснээр эдгээр асуудлаа бүрэн зохицуулаад одоо амьдрах боломжтой шүү гэдгийг хэлхийг хүсэж байна. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.